За сайн байцгаана уу. За та бүхэндээ одоо миний бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өмнө нь та бүхэндээ амласанчлан энийн зарчим маань хэрхэн ажилдаг талаараа одоо дээр яригдсан сэдвүүдтэй хэрхэн уялдаж байгаа талаар ерөнхийд нь базаад нэг мэдээлэл өгье гэж хэлсэн байгаа. За тэгэхээр өнөөдрийнхөө ярих агуулгыг хоёр төвшөнд хуваая. Нэгдүгээрт нь өмнө нь бидний яригдчихсэн сэдвүүдэд яг ямар агуулгууд байсан бэ гэдгээ товч ярилцаад нэхий санаад хоёрдугаарт нь болохоор тухайн энэ зарчим нь хэрхэн ажилдаг дээрх ярьсан сэдвүүдтэй хэрхэн уялдаж байгаа талаар нь тайлбарлаад энэ хөвчлэн өндөрлөе гэж бодлоо. За эхлээд бид нар өмнө нь ярилцжсэн баг одоо тодорхой хэмжээний хэдэн мэдээллүүд нөгөө бичлэгүүд хийсэн байгаа тий. За тэгэхээр тэр мэдээллүүдээ эхлээд тайлбарлачих гэж бодож байна. За тэгэхээр ямар зүйл үнэхээр чухал вэ гэсэн сэдвийн хүрээнд бид юу ярьсан бэ гэхээр ерөнхийдөө бид нар амьдралынхаа өдөр тутмын одоо асуудлууд тий тэр болгондоо түүртээд яг бодит байдал дээр би одоо яг надад юу чухал байсан бэ? Миний гэр бүлд юу чухал байсан бэ гэдгээсээ тодорхой хэмжээнд алсарсан байдаг. Ингэснээрээ зовлон эхэлдэг шүү. Ингэснээрээ ямар нэгэн байдлаар асуудлууд юм шиг санагдаж эхэлдэг юм байна гэдгийг тухайн сэдвэрээ гаргасан байгаа. За дараагийнхын сэдв нь болохоор шийдэл холдно гэсэн сэдв яригдсан. За шийдэл холдно гэдэг сэдвээр хоёр зүйлийг тайлбарлаж хэлсэн. За нэгдүгээр гэр бүлийн асуудал, нөгөө талд гэр бүлийн хүчирхийлэл гээд энэ хоёрыг бид нэр салгаж ойлгох хэрэгтэй юм аа. За гэр бүлийн асуудлуудыг дийлгэх тусам тий шийдэл нь улам холдчих юутай байдаг бол онцлогтой байдаг бол гэр бүлийн хүчирхийллийг нуух тусам одоо шийдэл нь буюу улам холдож асуудлууд нь тэр хэмжээгээр томорж идэг юм байна гэсэн агуулгыг ярилцсан байгаа. За тэгвэл 1 секундын үнц нь гэдэг сэдвийн хүрээнд бид нар яг байх ёстой цаг дээрээ байгаа тий одоо үр дүнгүй юм шиг өнгөрөөж байгаа боловч ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа ирээдүйд одоо маш олон зүйлүүдийг бүтээж бий болгож байгаа байх боломжтой байдаг шүү тий. Тэгэхээр та яг одоо алдаж байгаа биш ирээдүйд олж байгаа тэр цаг дээрээ хаяач гэсэн төвлөрөөд үзээрэй гэсэн урмыг өгөх зорилгоор ерөнхийдөө ээжүүдтэй зориулж тухайн бичлэгийг хийсэн байгаа. Бид ямар зам сонгодог вэ гэсэн сэдвийн хүрээнд бид амар хэлбэр аргыг сонгодог. Яагаад бид амар хэлбэр аргыг сонгоод байдаг вэ гэдгийг ерөнхийд нь тайлбарласан. Үүн дээр бид нэр тархины энерги гэх нэг зарчмаа ажиллаад байдаг юм байна. Тэгээд тодорхой бус байдлыг одоо тэгээ зөрчлийг бууруулахын тулд тархин ажиллаад байдаг юм байна. Тэгээд аюулгүй байдлаа хадгалах гад тархич нь өөрөө автоматар амархан байх тий хэлбэр байх сонголтоо хийгээд байт юм байна. Ийм онцлогтой юм байна гэдгийг ерөнхийд нь тайлбарлсан байгаа тий. За ерөнхийдөө яригдсан сэдвүүд маань агуулгын хувьд нэг иймэрхүү. Хоёрдугаарт бид энэ зарчим нь дээрх сэдвүүдтэй хэрхэн уялдаж байгаа талаар болоод одоо энэ зарчим нь ямар циклээр явагддаг талаар хэдүүлээ ерөнхий мэдээлэл өгье. За тэгэхээр энэ зарчим нь өөрөө асуудлыг тодорхойлохоос эхэлж байгаа тий. Асуудлыг эхлээд ерөнхийд нь цикл нь яаж явагдаж байгаа вэ гэдгийг ярилцъя. За тэгэхээр асуудлыг нь тодорхойлно. За тодорхойлно гэхээр яах вэ гэхээр бид нэр юу яадаг юм бэ? Одоо яг миний дотоод нөөц болцоо. Мөн яг бодит байдал хоёр дээр яг ямар нөхцөлтэй байгаа вэ гэдэг дээрээ бид нэр төвлөрч одоо нөхцөл байдлаа тодорхойлох үе шат байгаа. Тэгээд зохих арга барилаа сонгоно. Энэ үйлчлүүлэгч талаасаа ямар арга барилаар одоо байвал зүгээр үү гэдгээ одоо тэр тодорхойлсон нөхцөл байдал дээр за миний нөхцөл байдал одоогоор ийм байдалтай байгаа юм чинь энэ замыг сонгоно гэдэг шийдлээ гаргадаг бол сэтгэл зүйч талаасаа тухайн хүний нөгөө асуудлаа тодорхойлж байгаа нөхцөл байдлаас нь хараад өөрийнх нь нөхцөл байдлаа онцлогтон тулгуурлаад ямар арга барилаар ажиллавал энэ хүнийг илүү хурдан тий илүү одоо тэр үр дүнд хүрэхийг хүсэж байгаа тэр чиглэл рүү нь хандуулж болох вэ гэдэг дээр тохирох одоо техникүүдийг ашиглана гэсэн үг. За ингээд дараа нь 3 дугаарт нь бид хэрэгжүүлэх
одоо туршиж үзэн гэсэн үг те. За ингээд жижиг алхмаар ингээд туршиж үзэх юм шүү дээ те. Ингээд жижиг алхмаар туршиж үзээд ерөнхий дөрөвдүгээрт нь нөө системчлэн, асуудлаа системчлэн. Энэ үед яг үгээр арай алсыг харсан тий. Арай нөхцөл байдал дээрээ тулгуурлаад арай алсыг харсан зүйлүүдийг бид нэр төлөвлөж эхэлнэ гэсэн үг. Ингээд үүн дээрээсээ сонголтын төлөвлөгөө гаргана. За ийм замыг сонгоноо. Ингэж явнаа гэж цаг хугацаа тий. Одоо яг төлөвлөгөө ямар журмаар гардгийг энэ дээр ерөнхий сонголтын төлөвлөгөөг хийгээд энэ дээрээ 6 дугаарт нь болохоор тэр зүйлээ хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр өмнөх хэрэгжүүлж исэн бол энэ дээр нөгөө нэг арай нэг урт хугацааныхаа төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг. За ингээд хэрэгжүүлээд хамгийн гол үе шат бол эргэцүүлэх буюу бэхжүүлэх гэдэг 7 дугаар үе шат байгаа. За энэ үе шат дээр яах вэ гэхээр бид нэр яг одоо нэг юм хэрэглээ болгох, тий хөвшил болгох дээр бид нэр төвлөрнө. Энэ үед одоо нэг арай нэг амьдралын өөр хэв маягтай тий арай өөр арга барилтай, өөр хандлагатай ингээд асуудлуудад хандаад эхлэхлээр бид нэр түүнийг яг өөрийн болгож төлөвшүүлэхэд ямар замаар төлөвшүүлэх вэ гэхээр уран зориг өгөн тий таны гаргасан энэ үр дүн ийм үр дүнд хүрсэн байна. Та ийм амжилт гаргасан байна гэдгийг тодорхойлоод тоолгоод өгөхөөр нөгөө хүн маань өөрөө тэнцээсээ одоо урам зориг аваад асуудлуудад хандах хандлага нь өөрчлөгдөд ирэхээрээ тухайн хүний шийдвэрүүд нь аяндаа засраад явдаг гэж үзэж байгаа. За энэ маань бол ерөнхийдөө онцлогоосоо болоод хүн болгонд амар үе шатнаас яаж эхлэх вэ гэдэг нь харилцаа адилгүй. Цаашдаа ер нь бол энэ зарчмын алсынх нь хараа бол хүүхэд өсвөр наснд илүү төвлөрөн одоо бодлогоо боловсруулна. Гэхдээ мэдээж насанд хүрэгчдэд зориулсан ийм хөтөлбөрүүд байгаа. За яагаад тэгвэл насанд хүрэгчдэд гол субъект рүү ингэж хандахгүй байгаа юм бэ? Яагаад насанд хүрэгчдэд тэгэхээр хандаад байгаа юм бэ гэхээр бид нэр хүүхдэд одоо мэдээж эрүүл мэндийн шаардлага жишээлх юм бол бид нэрт эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар асуудал тулгарсан бол бид яаралтай тусламж үзүүлдэг тий анхны тусламжийг үзүүлдэг тий тэгжээж дараа нь ингээд аврах ажиллагаа явуулдаг тий. Тэгэхээр өнөөдөр би хүүхдийн эрүүл сэтгэл зүй тий хүүхдийн өөртөө итгэх итгэл одоо ирээдүйд ийм үр дүнтэй байна гэдгийг харж байгаа ч гэсэндээ түүнд хүрэхэд анхны тусламж үзүүлэх нь зайлшгүй чухал. Тэгэхээр би гоё том бодлого боловсруулах гэж байгаа, би ийм төлөвлөгөө боловсруулах гэж байгаа гэд мянган онол яриад тухайн хүүхэд маань тэнд ямар нэгэн байдлаар одоо бүх ээж аваад үр хүүхэдтэй хайртай хэрхэн хайрлахаа л мэдгүй байгаа болохоос бүх эцэг эхчүүд өөртөөхөө хамгийн сайнаар хүүхэдтэй зориулаад хичээж байгаа тий. Гэхдээ бид нэр тэр хүүхдэд хүрэхээсээ өмнө одоо тэр арга барилаа олохгүй байгаа ээж аавд нэхлээ тусалж яах юм бол нэг ч гэсэн хүүхдэд одоо тэр бодлого маань одоо боловсрогдоод хүртэл тэр хүүхдэд анхны тусламж үзүүлэх боломжтой юм байна гэж харсан учраас эхний ээлжинд ээж аав нарт буюу насанд хүрэгчдэд зориулсан. Ер нь бол бид зөвхөн өөрсдийн хүүхэд биш те яг хажууд явж байгаа хөршийн хүүхэд те одоо нийгэмдэр гараад те гудамж талбайд зүрж байгаа эсвэл сургуулийн орчинд байгаа ангийн найзууд ингээд нийгэмдэр ингээд зүгээр ингээд зүрж байгаа бидэнд хамаагүй хүүхэд гэж байхгүй. Бүх хүүхдүүдэд бид ямар нэгэн байдлаар насанд хүрсэн хүнийхээ үүргээр хүүхдийн одоо аюулгүй байдал тэр хүүхдүүд үзүүлэх зөв нөлөөллийг бид нэр үзүүлж авах хэрэгтэй. Тэгэхээр бидний одоо эцэг их гэлтгүй насанд хүрсэн хүн бүрийн үүрэг байх ёстой. Тэгэхээр эхлээд насанд хүрэгчдээ одоо тусламжийг үзүүлээд одоо нөлөөллийг үзүүлээд тэр одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн харьцангуй дээрдээд тий бас нэг бодит асуудал дээр арай нэг бодитоор харах боломжтой юм байна гэж ээж аавд маань ойлгох юм бол арай өрх гэр бүлд байгаа хүүхдүүдэд хүрж явах юм боломжтой юм байна гэдгийг харсан. Гэхдээ шат араатай яг энэ нөгөө нэг хүүхдүүдэд зориулагдсан бодлого ингээд ажлууд явагдах болно. За нэг ийм зорилготой байгаамаа. Тэгээ өмнө нь бидний энэ өгөгдсөн бичлэгүүд нь та өөртөө эхлээ төвлөрөөрэй. Асуудлууд гарч магадгүй шүү. Ингэсэн байх магадлалтай. Хэрвээ та буруу шийдэл гаргасан мэдрэмж төрөөд байвал тэр чинь зүгээрээ
Яагаад гэвэл тар чинь ингээд автоматар ийм үйлдэл хийгээд байсан юм бэ штэ гэдгийг ойлгоолаад тэгээд одоо хэдүүлээ яах ёстой юм бэ? Тэгэхээр та өмнө нь алдсан биш зөндөө олон юмыг одоо хамгаалсан бүтээсэн байх боломжтой шүү гэдгийг ингээд сануулад одоо тэгвэл бид нэр автоматар ингэж ажиллаад байдгийн бол эдрийгээ бид нэр яаж механик байдлаар тэр сайн сайхан руу өөрчлөж хандлага дээрээ төвлөрч өөрчлөлтийг хийх боломжтой юм бэ гэдгийг гаргаж ойлгосоо гэсэн үндсэн дээр дээрх бичлэгүүдийг хүргэсэн байгаа. Тэгэхээр би өмнө нь бас хэлжсэнтэй манай энэ зарчим нь өөрөө одоо яг бодит байдал дээр бодит амьдрал дээр тулгуурласан түүхэн дээр одоо тэр онлайн хэрэгжүүлэлтүүдийг хэрхэн хийж болох юм бэ гэдгийг одоо харуулсан ийм ойлголт байгаа. Мэдээж одоо манай энэ зарчмын одоо тулгуур багнууд болсон Карл Юнг, Виктор Франкл, Адлер гээд олон эрдэмтдийн онолуудыг базаад гаргаж байгаа ч гэсэндээ эднэрийг нэгтгээд яг бодитоор хэрэгжүүлж болох ямар боломж байна гэдгийг л гаргаж ирсэн. Арай цогц болгож хэрэгжүүлэх боломжтой болгож гаргаж ирсэн гэсэн үг. Тэгэхээр биднэрт одоо маш олон төрлийн мэдээллүүд үнэтэй байна, үнэгүй байна. Маш олон төрлийн мэдээллүүдийг бид нэр бүх төрлийн сувгуудаар авах боломжтой. Гэхдээ биднэрт яг ингээд цогц амьдралд хэрэгжүүлж болох үз юмн дээр анхаарлаа төвлөрүүлээд түүнээсээ үр дүн шимийг нь хүрттэл одоо түүнийгээ ингэж ухаарай гэж захих гээд байна. Тэгэхээр заавал энэ зарчим байх албагүй биднэрт эргэн тойронд өчнөө олон мэдээлэл ингээд нөлөөлөх одоо өөрт чинь тохирох арга барилуд байгаа. Гэхдээ та маш олон төрлийн мэдээлэл тийм штэ тийм ингээд зөндөө олон мэдээллүүдийг аваад тэрүүгээ хэрэгжүүлэхгүй юм бол танд ямар нэгэн байдлаар үр дүн гарахгүй гэдгийг та бид бүгдөө харж байгаа. Тийм учраас яг өөрийнхөө зохих арга барилыг сонгоод яг түүндээ шимийг нь хүртэл тууштай байгаад үзээрэй. Тэгээд өөрийгөө олох их аянд чинь амжилт хүсье. Тэгээд дараагийнхаа одоо мэдээллүүдээр иргэн уулзлаа. Түр баяртай.